Эрүүл мэндийн мэдлэг мэдээллийн тасралтгүй, оюунлаг, өөдрөг үзэл баримтлал, үнэн бодит, шинжлэх ухаанч их сурвалжтай. Эрүүл мэндийн мэрэгчсэн сэтгүүлчдийн мэдээллийг зөвхөн Жаргалан медиа групп 365 хоног 24 цагийн турш танд хүргэх болно. Бидэнтэй холбогдох утас 70 11 T4 9191 5992. Жаргалан медиа групп, эрүүл амьдрал, эерэг нийгэм. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийг таны сэтгцэн эрүүл мэндийн боловсролд зориуллаа. Хөгшин залуу, хүүхэд томчууд, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийг мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлийн удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Сэтгэл өвдвөл бие өвддөг. Сэтгэлийн үргэлж хэм. Баяр хүнгийг тэнцвэл. Сэтгэл нь огторгуу адил хэлбэр дүрсгүй, баригдах барьцгүй, харагдах бараагүйч таны цаг мөч бүрийн үнцэн, аз жаргалын эзэн мэд оршдог. FM 104 эрүүл амьдралын радио, сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. FM 104 эрүүл амьдралын радиог хүлээн сонсож байгаа бүх сонсогчдод орой мэндийг хүргэе. 7 хоног бүрийн лавг гаргийн үдэш та бүхэндээ сэтгэлийн дархлаа нэвтрүүлгээ шууд хүргэж байна. За өнөөдрийн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр нэвтрүүлгийн маань зочноор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Цэрэн Долгор хүрэлцэн ирсэн байна. Танд орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. За баярлалаа. За тэгэхээр өнөөдөр та бүхэн ярилцах сэдв бол өсвөр үеийнхний амиа хорлолтын асуудал тий. Амиа хорлолтоос яаж урьдчилан сэргийлэх үү? За мөн стрессээ яаж зөв тайлж сурах уу гэдэг тал дээр одоо өсвөр үеийн хүүхэдтэй, эцэг эхчүүдтэй болон яг одоо тий энэ мэдээлэл хэрэгцээ шаардлагатай байгаа тэр хүмүүст мэдээлэл зөвлөгөө хүргэх юм байгаамаа. За тэгэхээр өсвөр үеийнхэн гэдэг бол бас нэг тусдаа ертөнц байгаад ах шиг байгаа. Яг өсвөр үеийн одоо өсвөр үе гэдэг насыг тий хүн болгонд туулж одоо гардаг. Гэхдээ энэ нас бол хамгийн чухал нас гэж ярьдаг. Тэгэхээр өсвөр үеийнхний мань дунд одоо сэтгэл зүйн ямар асуудлууд хамгийн одоо тий их байгаад байна вэ? Бас ингээд сэтгэл зүйд нь сөргөөр нөлөөлж байгаа зүйлс юу байна вэ гэдгээс яриагаа эхлэе. За өсвөр насныхан гэдэг маань ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 10-аас 19 насныхныг бол өсвөр насныхаа гэж тодорхойлсон байгаад байдаг. За тэгээ 10 наснаас эхлээл ер нь хүүхдүүдэд одоо өсвөр нас эхэлж байгаатай холбоотой бие махбодд өөрчлөлтүүд гарч эхэлдэг. Бие махбодын хувьд бол бэлгийн хордог шинжүүд эхэлж байна. Охтуудын хувьд одоо хүүхэн ургадаг, хүүгүүдээр дуун бүдүрээ түүхэн тодроод эхэлдэг. Бие махбодын хувьд булчингийн масс нэмэгддэг гэх мэт ингээд олон ингээд өөрчлөлтүүд биологийн хувьд гарч байна. Энэ биологийн хувьд гарч байгаа өөрчлөлтийн цаана бол дааврын өөрчлөлт явагдаж байгаа гэсэн үг л дээ. За ингээд дааврын өөрчлөлт явагдаж байгаатай холбоотой хүүхдэд сэтгэл зүйн бас асар их өөрчлөлт явагдаж байдаг. Тэр нь одоо өөрөө ч хянахад хэцүү тийм өөрчлөлтүүд гарч эхэлж байдаг гэсэн үг. За хүүхэд маань одоо өөрийнхөө бие сэтгцийнхаа хөгжлийн үе шат болгоныг одоо төрсэн цагаас эхлээд бүх үе шатыг амжилттайгаар ямар нэгэн асуудалгүйгээр гэр бүлийн хувьд, бие хүний хувьд одоо амжилттай даваад ирсэн бол өсвөр насны хямралыг бас амжилттайгаар даван туулах боломж нь бас нэмэгддэг, илүү сайжирдаг гэсэн үг. За тэгээд энэ өсвөр насн дээр нөө сэтгэл зүйн хямралууд гараад эхлэхээр хүүхдүүд яадаг вэ гэхээр ер нь бол өөрийгөө ойлгоход их бэрхшээлтэй болж эхэлнэ. Би ингэхэд ер нь яах гэж төрсөн юм? Энэ хорвоо дээр яах гэж төрөөд байгаа юм? Амьдрал гэдэг чинь юу юм ч гэдэг юм уу те? Их гүн гүнзгий юм бодож эхэлнэ. Би хийм, би ер нь юуны төлөө амьдраад байгаа? Юунд дуртай юм, юу сонирх, ирээдүйд хийн болох юм гэх мэтэр өөрийгөө хайж эхэлдэг маш том эрэл хайгуулын яг тэр үеийг эхэлж идэг гэсэн үг. За энэ ингээд өөрчлөлттэй үе дээр хүүхдүүд маань ингээд өөрийгөө ойлгохгүй байгаа, өөрөө бусдад өөрийгөө ойлгуулж чадахгүй байгаа энэ хямралын үеэсээ болоод сэтгэл зүйн
хүүхдүүд асуудал гарч эхэлнэ. Ямар асуудал гарч байгаа гэхэлэр хүүхдүүд маань үйл хүн болгонтой харилцахад асуудал гараад эхэлэх юм бол өөрийгөө ойлгуулж чадахгүйтэй холбоотой бодлоо үүсэж эхэлнэ. За тэгээ нөгөө хүүхд маань тэр бодлоо хэрвээ багаасаа зөв тайлж сураагүй байх юм бол асуудлыг зөв тайлж сураагүйгээсээ болоод стресст орно. Стресс маань гүнзгийрээд байвал сэтгэл готролд орно. Готрлоо зөв тайлж чадахгүйгээс болоод ганцаардлыг мэдрэн сэтгэл готрох эмгэгт өртөж болно. Сэтгэл готрох эмгэггээ тайлж чадахгүй тусламж үйлчлэгээ зөв хинээс хаанаас авахаа мэдэхгүй байгаагаасаа болоод бусдад зөв хуваалцах чадахгүйгээсээ болоод энэ хүүхдүүд маань ядгүй гэхээр амин орлох бодол тийм санаа төрөх сэтэл бас гарч ирж болдгоо. За тэгвэл готорсон болгон амин ордод гэсэн үг биш ээ. Энэ талд маш олон нөхцөлдүүлэх хүчин зүйлсээс байдаг байгаа. Мэдээс сэтэл өгөх тэгээд дээрэс нь маш олон биологийн, нийгмийн, сэтгэл зүйн, бие хүний өөрийн төрөлхийн хүчин зүйлсүүд бас нөлөөлж гарч идэг гэсэн үг байгаа. Тэгэхээр амиа хорлолтын тав судалгаа ер нь тий сүүлийн үед дэлхийд ямар байна вэ? Бас өнөөгийн байдал нь тий манай Монгол улс ямар байна вэ? Энэ жил 2019 оны үед болохоор 40 секунд тутамд одоо хүн амиа хорлоод байдаг юм байна. Тийм учраас үүнтэй холбоотойгоор бид нар урьдчилан сэргийлэх, амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх зорилготой юм өдрийг тэмдэглэх, өнгөрүүлэхээр одоо ингээд ажиллаад явж гин гэсэн үг. Яагаад ингэж авч үзэж гин гэхлээр дэлхийд ер нь бол жил болгон 20 сая хүн амиа хорлогыг хийдэг. 20 сая гэдэг бол асар их нэг улс орно гэсэн үг шүү дээ. За тэгээд 1 сая хүн амиа хорлож нас бардаг. Энэ болохоор дэлхийн одоо нийт нас баралт дэлхийд дээрх нийт нас топ 3 нас баралтын нэг нь болж явж байгаа гэсэн үг. Одоо жил болгон одоо дайн байлдаантай орнууд одоо гээд за бусдын гарт ч юм уу амиа алдж байгаа хүмүүсийн тоноос илүү хүн амиа хорлож нас бартгаа гэсэн топ баримт байдаг учраас энэ бол яа харахгүй анхаарал татж байгаа сэдв юм аа. За тэгээд 40 секунд тутам нэг хүн амиа хорлдог юм байна гэсэн амиа өгдөгдгийг гэсэн топ баримт байдаг. За энэ амиа өгдөгж байгаа хүмүүсийн дийлэнх нь 15-аас 34 насныхан. Энэ бол 15-34 гэж эд хөдөлмөрлж байдаг. Эд амьдралыг одоо ингээд сонирхолтойгоор өнүүлж байдаг. Аж амьдралаас өөрийгөө ингээд бусдтай айгууд харуулж байдаг, сорж байдаг. Ийм насан дээр амиа орлолт нь илүү өндөр явагдаад байна. Хамгийн гоё нас байдаг. Тийм энэ насан дээр хүмүүс амиа орлоод байна. Энэ шалтгаан юу юм бэ гэдгийг судлах шаардлагатай болоо. Судлаж гаргасныхаа үндэстэн урьдчилан сэргийлэх арга зам байдаг юм байна гэдэг үднэс энэ жилийг ингэж авч үзэж байгаа. За тэгээ хүүсийн хувьд гэх юм бол ер нь бол эрэгтэйчүүд нь эмэгтэйчүүдээс 4 дахин илүү амиа оролцох нас бардаг. Харин эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээс 3 дахин илүү амиа орлогыг хийгээд байна гэсэн юм тоо үзүүлэлт байгаад байна. За дээрэс нь бас энэ 40 секунд тутам амиа орлож байгаа гэдэг тоо маань 2020 онд 20 секунд тутам нэг хүн амиа орлох магадaltaй байна гэсэн юм магадлал бас гарч ирээд байдаг. Тэгэхээр чи энэ бол яа харахгүй анхаарч байгаа учраас энэ жилийг бид нар 20 ондоо ингээ 20 секундэд болохгүй тулд 40 секунд дээр анхаарлаа хандуулъя. 40 секундэд хүн үйлдэл хийдэг юм байна. Тийм учраас бид нар 40 секунд дотор тухайн хүнд тусламж үйлчилгээгээ үзүүлье. Хэн нэгэн танд одоо хэцүү байна, амьдрал хэцүү байж та амьдрах утга алгаа гэсэн үгтэй мессеж хэлэх юм бол тухайн хүнд анхаарлаа хандуулаач. Тусламж үйлчилгээ өөрхийн чадхаар үзүүлээч. Та мэрэгжлийн хүн биш байсан ч гэсэн тухайн хүнд зөв газар хандуулж тус олооч. Эсвэл сэтгэлийн шаналгааг нь тайлаад үгийн сонсоод 40 секунд л анхаарлаа хандуулаач гэсэн уриатаагаар энэ жилиг бол өрнүүлэх гэж байгаа. За Монгол улсын хувьд бол энэ амиа оролтоор бол 2017 онд бол эхний дэлхийн одоо 190-д он орн байгаа шүү. Тэгээс эхний 10-т бол орж исэн. Нэлээд өндөр орж исэн. Яагаад ингэж орж ийн гэхэлэр энэ эхний 10 оронд бол ямар орнод ороод ийн гэхээр нийгмийн эдийн засгийн хувьд бол ядуу буурай эсвэл хөгжиж яваа тийм орнууд илүү амиа оролт өндөр байна. Хөгжөөд одоо хөгжлийн оргилд хүрсэн байгаа орнууд бол харьцангуй гайгүй байна, бага байна гэсэн юм үзүүлэлт гараад байгаа. Манай орны хувьд болохоор эхний 10-д орж ирсэн юм үзүүлэлттэй байдаг. Тэгэхээр харахгүй анхаарал татж байгаа. Дээрээс нь жил болгон ойролцоогоор 450 хүн амиа орлож байна. Энэ чинь баг өдөрт нэг хүн гэсэн үг. Тийм байна. Өдөрт нэгээс ч илүү хүн. Тэгэхээр энэ бол яхаарахгүй Монгол улсын хувьд ч гэсэн анхаарал татж байгаа энэ өдрийг бид нар зайшгүй үр дүнтэй тэмдэглэж өнгөрүүлэх, урьдчилан сэргийлэх ганцхан нэг өдөр гэхгүй цаашдаа бүр амьдралынхаа туршид хэрэгжүүлэх шаардлагатай хүн болгонд тохио мессеж өгөх юм зорилготой ийм өдөр байгаа гэж ойлгож байна. Зөв мэдээлэл түгээж авах тийм яг зөв хамгийн гол нь бас урьдчилан сэргийлэх гэсэн үг. Амиа хорлож байгаа шалтгааныг нь авч үзвэл ямар шалтгаанаар одоо энэ тий 15-аас 34 гээд яг энэ нийт
эдгээр насны залуучуудын шалтгаан нь юу байна вэ? Монголд бас хоёлаа төлхөө яриул тий. Тэгээд ийм үйлдэл нөлөөлж байгаа зүйлсийг нь та бас шалтгааны хувьд бас олон улс судалгаа хийгдээд юу бүс нутгийн ялгаа их байт юм байна. Азийн орнуудад болохоор амин оролт нь илүү байгаа. Энэ Европын орнууд харьцангуй бага байгаад байна гэж үзэж байгаа. За Европын орнд яагаад илүү бага вэ гэхээр тэд бол стрессээ талаас урчсан хүмүүс юм байна. Илүү нээлттэй хүмүүс юм байна. Амин оролтын гол шалтгаан нь болохоор дотоод шалтгаантай бие сэтгэл готрох эмгэгтэй, солиорох эмгэгтэй, эсвэл мансууруулах бодис арх энд донцсон эмгэгтэй хүмүүст илүү их амин оролт нь өндөр байдаг бол Азийн орнууд болохоор энэ уламжлалтай холбоотой их байгаа. Тийм өөрийнхөө нөө дотоод мэдрэмжийг ил гаргах чадвар ерөөсө бага байдаг. Багаас нь ерөөсө сургаагүй, ёс заншлан тийм байдаг тий. Дээрээс нь бас нөгөө хүү хүмүүс маань өөрсдийнхээ мэдрэмжийг илэрхийлэх чадвар их султай байгаад идэг. Аз орнууд юу илүү байна. Тийм учраас амин оролт нь дотоод шалтгаантай өвчтөй, сэтгэл готрох эмгэгтэй хүмүүсээс илүүтэй жирийн хүмүүс дотор илүү байгаад байна гэдгийг юм гаргаж ирсэн байна. За дээрээс нь маш олон шалтгаан байдаг. Нийгмийн хүчин зүйл байна, эрүүл мэнд, биологийн хүчин зүйл гээд байна, сэтгэл зүйн хүчин зүйл гээд байна. За тэгвэл эрүүл мэнд, биологийн хүчин зүйл гэдэг нь юу яах вэ гэхээр миний хэлсэн тэр удамших хандлагатай, сэтгэл готрох эмгэгтэй, хоёр туйл сэтгцэн эмгэгтэй хүмүүс байна. За солиорох эмгэгтэй байж болно. Тийм үү? Мансууруулах бодисонд, архин, тамхин ингээд донцсон хүмүүс дотор маш их хувь нь бас илүү байдаг юм байна. Одоо ингээд мансууруулах бодисонд донцчихсан, архин донцсон хүмүүс гээд 15-аас 60% нь амин орлох үйлдэлийг хийдэг юм уу? Эсвэл амин орлож нас бараад байна гэсэн юм тоо байдаг. Тэгэхээр нэлээд өндөр байгаад байдаг. За тэгээ үүнээс гадна нөгөө удаан хугацааны өвчнөр шаналж байгаа хүмүүс хорт хавдартай эсвэл маш их өвдөл зовир шаналгаа ихтэй өвчтөй хүмүүс тэр өвчин зовлонгоо дийлэхгүй болоод ирэхлээр амин орлох тэр сонголтыг бас хийгээд идэг юм. Тэгэхээр бид ийм эмгэгтэй хүмүүстээр бас анхаарах хэрэгтэй юм байна. Сэтгэл зүйн тусламжийг үзүүлэх хэрэгтэй юм байна. Өвдөлтийн менежментийг сайн хийх хэрэгтэй юм байна гэдэгт бас анхаарах хэрэгтэй болчиход байгаа. За тэгээ үүнээс түрүүний хэлжсэн нийгмийн хүчин зүйл гэдэг байгаа тань. Нийгмийн хүчин зүйл гэхэлэр юу вэ гэхэлэр одоо энэ ажилгүйд л ядуурл өрөнд орох энэ байдал бас хамгийн том ялгаа шалтгаан болоод байгаа. Ажилгүйд л тухайн оронд 1% нэмэгдэхэд амин оролт нь 4.5% нэмэгддэг гэсэн юм шууд хамааралтай үзүүлэлт байдаг. Тэгэхээр одоо тухайн орны одоо хөгжлийг нь бас ажилгүйдлийнх нь төвшнгөөр нь индексээр нь бас нөлөөлөд идэв шүү дээ. Тэгэхээр энэ нь бол цаана бас амин оролтыг нь бүртгэж яваад байна л гэсэн үг болчихж байгаа юм. Маш их том ялгаатай. За дээрэс нь мөрөдөд тоглоом тоглож байгаа хүмүүст бас амин оролтлох хандлага нь илүү байдаг. 12-оос 24% нь амин орлогыг завддаг. Ягаад гэвэл маш богино хугацаанд амьдралынхаа одоо үн цэнийг алддаг. Тийм учраас одоо утга учиргүй болоод эхэлж чинь гэсэн тухайн хүн одоо яг тэр богино хугацаанд маш хүчтэй цочрол авчиж байгаа шүү дээ. Тэгээд өөрийгөө буруутгах нь, тэгээд хүчтэй сэтгэл готролд орно. Тэнгүүд ямар эцсийн зорилго эндээс би гарч чадахгүй юм байна гэж бодоод тэгэхээр амин орлогыг хийж эхэлдэг гэсэн үг байна. За тэгээд дээрэс нь одоо энэ мэдээллийн хэрэгслийн нөлөө энэ бол нийгмийн хүчин зүйлд ороод байгаа. Мэдээллийн хэрэгслийн нөлөө гэдэгт юу ороод байгаа гэхээр Facebook, Twitter-ээр ч юм уу эсвэл YouTube-ээр амин орлогож байгааг харуулсан дүрс, бичлэг, зургийг маш ихээр ингээд замраагүй, ямар ч хяналтгүйгээр гаргадаг. Тэрийг нь өсвөр насны хүүхдүүд үзэж байна, бага насны хүүхдүүд үзэж байна. Тэгээд ямар нэгэн асуудлаа шийдэж чадахгүй яваад байгаа хямраад явж исэн хүнд ингээд тэр зураг ингээд санамсаргүй байдлаар үзлэхэд сэтэл болж эхэлдэг. Өө бирөөс ингээд мухардцсан юм чинь ингээд л шийдчих. Өөрийгөө зовоод яах юм, өрөөлөгч зовоод яах юм, ерөөс ингээд өгчий гэж боддог. Энэ болохоор маш том сэтэл болж өгж जैन дээрээс нь бас нэгэн хүчин зүйл болж байгаа. Тэгэхээр мэдээллийн хэрэгслийг энэ дээр анхаарах хэрэгтэй болж байгаа. За тэгээд телевиз, радиогоор жишээ нь энэ хүн тийм настай тийм хүүхэд ч юм уу тийм эрэгтэй хүн ингэж амин орлохыг завдчихээ гэдгээр маш их хүчтэй сенсац болгож гаргах нь бас тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлж байгаа. Тухайлх юм бол сайхан л гэхэд нэг хэдэн жилийн өмнө 2 жилийн өмнө ч Солонгост нэг хамтлагийн од залуу амин орлжлоо гэхэд дагаад өсвөр насныхын донд амин орлох хандлага нэмэгдсэн. Яг гэх юм бол шүтэмширж байгаа хүмүүсийнхээ үйлдэлийг тэд нар харж идэг. Өсвөр насны хүүхдүүдийн нэг онцлог байдаг. Хахан дурах хөвшинчтэй. Эцгийг дуурайж өөрийгөө олж авч идэг байхгүй юу? Эцэг эхийгээ, эсвэл одуудыг, багшийгээ, насанд хүрэгчдийг, эсвэл хин нэгэн алдартай хүнийг хараад тэдэн үлгэр дуурай аваад өг үйлдэл бүгнээс нь үлгэр жишээ авч өөрийгөө бий болгож идэг. Энэ дундаас би хин бэ? Над далин тохирох юм бэ? Би энэ тохирохгүй юм уу гэд баян эрэл хайгуул хийж явж идэг. Насн дээр нь бид нар ямар үлгэр дуурай үзүүлж байна гэдгийг анхаарах хэрэгтэй болж байна. Гэтэл хайрлаж хүндэлж явжсэн хүн гинт амин орлчлаа гэдгийг сонсоход тухайн хүүхдийн хувьд бол маш хүчтэй сэтгэл зүйн зочрол болж эхэлдэг. Гинтл болно. Тэгэнгүүт нөгөө бас сэтгэл зүйн хүчтэй гинтл авч байгаа юм чинь готрон, гунин, яхаа мэдгүй болно. Тэгээд асуудлаа шийдэж чадахгүй хямраад ирэхэд араас нь тэр үйлдэлийг дагах байдал гарч эхэлдэг.
Тэгэхээр бид нар хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр маш их сайн анхаарахгүй бол энэ маань бид нар хүүхдүүдийгээ бас мэд багадгүй энэ үйлдэлд ингээд төрхрээд байгаа юм биш үү гадаа анхаарах хэрэгтэй болж байгаа. За саяхан бас надад нэг тийм хүүхэд иржсэн. Сургуулийнх нь нэг найзынх нь найз нь амиа олсон өндрөөс үсэрсэн. Гэтэл тэрний дараа тэр хүүхэд фэйсбүүкээр өөрөө яаж ингэхээр өөхөх их амархан байдгийн байна. Асуудлыг өөхлөөр шийдэж болдгийн байна гэсэн агуулгатай постуудыг оруулж ирэхэд ээж нь гэр бүл нь маш их айсан. Энэ хүүхэд маань ийм бодлоо тэгээд ингээд байна амиа орлчих үедээ гэсэн байдал гаргаж ирж байгаа. Юу н амиа орлохыг завдж байгаа хүмүүс ямар нэгэн тохио мессежийг надад өгчээд тэрийг бид нэр соргоогоор маш сайн мэдрэмжтэйгээр хүлээж авах чадах юм бол урьдчилан сэргийлэх боломжтой байгаа. Тэгэхээр энэ бас нэг том хүчин зүйл байна. За сэтгэл зүйн хүчин зүйл гэж юм байдаг аа. Энэ болохоор амьдралд нь даахад хэцүү, давхад хэцүү сэтгцийн хүчтэй сэтгэл зүйн гэмтлүүд тохиолдож болно. Хайртай дотны хүнээ алдах, ялангуяа 10 хүртэлх 13 хүртэлх насны хүүхэд эцэг эхээ алдах маш том гэмтэл болж эхэлнэ. За эмээ өвдөр өссөн хүүхдүүд ч гэсэн эмээ өвөө нэг нас барахад ч гэсэн тэрийг даван тулгад бэрхшээлтэй байгаад идэг. За мэдээж стрессээ тайлаа сурчсан нээлттэй чөлөөтэй хүүхдүүдийн хувьд л энийг даван тулах боломжтой байдаг. Харин тэгж сураагүй тийм дадал хөвшил байхгүй хүүхдүүдийн хувьд бол энэ одоо жам ёсны зүйлийг ч гэсэн хүн дээр хүлээж авдаг. Настай эмээ өвөө ингээд нас барнаа өнгөрнө гэдэг бол жам ёсны зүйл юм. Гэтэл тэрийг маш хүн дээр тусгаж аваад амьдрал утахгүй юм шиг санагдаад ч юм уу амьдралаа өөрийгөө бас ингээд араас нь явуулчихсан гэсэн бодлыг тээжж болдог. Тэгэхээр бас нэг стресс тайлах чадвар байна уугүй юу? Тухайн хүн хувь хүн өөрөө одоо амилваа нэгэн асуудлыг даван туулах чадвар нь хэр юм бэ? Дасан зогсох чадвар нь хэм бэ? Ямар юм бэ гэдгээс бас хамаарат бас энэ хорлох уугүй юу гэдэг юм бас шалтгаалж байна гэсэн үг. За тэгээд дээрэс нь одоо хүчирхийлэл давтж байгаа ийм байдал бас их нөлөөлөл болдог. Ялангуяа бэлгийн хүчирхийлэл давтсан хүүхдүүдийн хувьд насанд хүрсэн ч хүн аль нь ч ер нь амиа орлох эрсдэл 20% нэмэгддэг байгаад. Тэгэхээр ийм хүүхдүүд болон хүмүүст бид анхаарлаа маш сайн хандуулах хэрэгтэй. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээг шат дараатай сайн удаан хугацаатай тогтвортой тууштай үзүүлэх хэрэгтэй болчихж байгаа. За тэгээ үүнээс гадна одоо гэр бүлийн сэтгэл зүйн хүчтэй гэмтэл аваагүй ч гэсэн багаас өсөж төрнөж өсөж хүмүүжж байгаа орчин ямар байна гэдэг бас их чухал байгаа. Өв тэгш бус гэр бүлд ч юм уу одоо аав ээж нь байдаггүй. Тэгээд эсвэл одоо салсан, сарнсан, аль эсвэл хойд эцэг ихтэйгээд. Гэхдээ хойд эцэг ихтэй ч юм уу салсан, сарнсан болгон бүтлгүй байх гэсэн ерөөсөө биш байдаг. Тухайн хүмүүсийг хэр сайн ойлголцож байна. Хэр нэг ойлгож сонсож дэмжиж чадж байна гэдгээс их хамаарч байгаа. Гэр бүл гэдэг ойлголт заавал хин нэг нь байхгүй байна уу гэдэг бас их тийм чухал биш. Тоо ерөөсөө чухал биш. Тухайн гэр бүлийг бүрдүүлж байгаа хүмүүс маань хэр бие биенийг ойлгож байна, дэмжиж байна гэдгээс л ерөөсөө өв тэгш гэр бүл үгүй гэдэг хамаарч байгаа. Сүүлийн үед бас ингэж ойлгоод байдаг. Аав нь байхгүй, ээж нь байхгүй байх юм бол энэ гэр бүл бол өв тэгш бус гэр бүл юм байна. Буруу юм байна гэсэн ойлголтыг аваад байдаг. Энэ ерөөсөө биш юм аа. Тухайн гэр бүлийг бүрдүүлж байгаа гэр бүлийн гишүүн болгоны одоо хоорондоо хэр сайхан эв түнжинтэй байна вэ? Хэр бие биенийг ойлгож байна, дэмжиж байна гэдгээс хамаарат байдаг. Тэгж чадахгүй байгаа. Ялангуяа одоо тухайн эцэг ихэнж хүүхдээ үл хайхраад байна уу? Хүүхдээ сонсохгүй байна уу? Дэмжихгүй байна уу? Сэтгэл зүйн хямралт нь одоо дэмжлэг үзүүлж чадж гин үгүй юу? Эрүүл мэндийн боловсролыг олгож байна уу? Өөрөө ч гэсэн өөрийнхөө эрүүл мэндийн боловсролыг хэр сайн дэмжиж нэмэгдүүлж чадж байна, анхаарч чадж байна гэдгээс бас сэтгэл зүйн хүчин зүйл хамаарат байгаа. За тэгээ мэдээч ялваа нэг архитекттай гэр бүл байна, хэрүүл уралтай гэр бүл байна. Тэг байнгын дарамттай гэр бүл төсөж байгаа хүүхдүүдийн хувьд бол бас л амиа орлох эрсдэл нь тодорхой хуваар өндөр байдаг. Ийм олон хүчин зүйл нөлөөлж болдго юм аа. Тэгээ энэ олон хүчин зүйл нөлөөллөө гэд хамгийн гол зүйл бол хувь хүний өөрийн сэтгэл зүйн чадвар гэдэг юм чухал байгаа. Дархлаа тий. Дархлаа одоо л бидний яриад бас сэтгэлийн дархлаа гэдэг юм чухал. Багаасаа хүүхэд маань сэтгэлийн дархлаатай өсчихсөн, аливаа асуудлыг шийдээд сурчсан, одоо бэрхшээл тулгарлаа гэхэд хамгийн ойрын хүнээсээ ээж аваасаа, ээж аав нь тухайн үед байхгүй байлаа гэхэд багшаасаа, сэтгэл зүйчээс хэн нэгэн хүнээс тусламж аваад тэгээд тэрийг ингээд өөрөө илэрхийлээд стрессээ тайлаад өөрийнхөө сэтгэлийн асуудлаа, уурдаа, бурхандлаа ингээд тайлаа сурчсан хүнүүд бол энэ эцгийн бүр аргаа барсан байдалд орж амиа орлох гэдэг зүйлийг сонгохоос аргагүй байдалд орохгүйгээр шийдэх чадвар гэдэг юм байдаг. Тэрийг эзэмшиж чадаагүй байна уу, чадж гинүү гэдгээс л ер нь бас их хамаарах гэдэг л их чухал байгаа. Хичнээн аав ээж хоёр нь хамтдаа байгаад элэг бүтэн байлаа гэд аав ээж хоёроос өөрсдөө буруу үлгэр дуурайл үзүүлээд буруу хүмүүжүүлээд байвал одоо ямар ч тий
сайн үр дүн гарахгүй нь шүү дээ. Гарахгүй гэсэн. Ерөөсөө бид нар хүүхдээ ямар хүн болгож хүмүүжүүлэх гэж хүсэж байна. Өөртөө тэр үлгэр дуурайлыг үзүүлж чинь үзэж байгаа харж байгаа орчинд нь ч гэсэн бид нар анхаарах хэрэгтэй. Монгол улсад одоо байгаа бүх нас бий гүйцсэн хүмүүс хүүхдэд ээлтэй орчныг өөрөө чадах чинээгээр бүрдүүлэх хэрэгтэй байна. Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж чадах юм бол хүүхдүүд маань ирээдүйдээ итгэлтэй байна. Асуудлыг шийдэх чадвартай болно. Тэгээ бусад хүмүүс одоо итгэл алдрахгүй, итгэл гэдэг зүйл хамгийн чухал зүйлээ алдахгүй байх тий. Өөрөө өөртөө итгэлтэй байна. За аливаа асуудлыг шийдэх чадвар нь хүртэл өөр болж эхэлдэг байгаа. Тэгэхээр бид нар орчныг бүрдүүлэхдээ бас бүх хүн анхаарах хэрэгтэй болж байгаа. Ингээд таны саяны хэлсэн шалтгаануудыг сонсоход ер нь бол бүх зүйл нь ингээд тодорхой шүү дээ. Ямар шалтгаанаас болоод амиа орлоод байгаа юм тий. Тэгэхээр зэрэг энэ шалтгаан дээр одоо хүмүүс бас анхаарлаа хандуулах шаардлагатай байна шүү дээ. Тэр их шалтгаануудыг одоо бий болгохгүй тулд тий. Тэгэхээр яг харахгүй бид нар одоо шалтгаан тодорхой болсон юм чинь бид нар урьдчилан сэргийлэх зам нь бас тодорхой болчихлоо гэж ойлгох хэрэгтэй. Тий боломжтой болно л гэсэн үг. Тийм учраас бид нар одоо энэ амиа оролт гэдэг зүйлээс бид нар сэргийлж чадах юм байна. Өөрийгөө сэргийлж чадах юм байна. Хамгийн хайртай хүмүүсийгээ ч энэ зүйлээс бол сэргийлж чадах юм аа. Эцсийн сонголт энэ юусоо биш юм аа. Бид нар асуудлыг шийдэж чадахгүй арга мухарцсан юм шиг санагдах мэдрэмж бол хэдхэн секундыг л мэдрэмж байдгийг. Ердөө 40 секундын мэдрэмж байгаа. Энэ мэдрэмжийг бид нар зөв аргаар тайлаа сурчих юм бол ялангуяа стрессээ зөв тайлаа сурчих юм бол асуудлыг гарах нэг хаалга хаагдчих нөгөө хаалга нэгддэг юм аа гэдэг тэр итгэл найдвар алдчихгүй л байгаад ах юм бол энэ эцсийн сонголтод хүрэхгүй байх боломжтой. Тэгэхээр стресс тайлах одоо аливаа зүйлийг даван туулах тэр чадвартай байх гэж ярьж штэ. Мэдээж тэгэхээр нөгөө хүн болгонд стресс үүсэдэг штэ. За тэгэхээр өсвөр насныхан донд маань тий юу хамгийн их стресстүүлээд байна вэ? Стрессийг яг одоо энэ өсвөр үеийнхэн яаж бас тайлаад байна ингээд яг амьдрал дээрээс хараад байхад тэр нь аль нь буруу аль нь зөв байгаад байна вэ? Бас зөв стресс тайлах аргыг та хэлж өгөхгүй. За хүүхэд өсвөр насныхны хувьд болохоор одоо энэ амиа орлох эрсдэлд хүргээд байгаа сэтгэлийн хэцүү байдалд хүргээд байгаа нэлээд олон шалтгаанууд байдаг. Өөрмөцөлтөө бас яг насанд хүрсэн хүмүүсийг бодох юм бол тэд нар бол харьцангуй одоо нийгэм ажилгүйдэл ядуурл гэдэг зүйлд хүрээгүй мэдрэхгүй байгаа учраас харьцангуй өөр зүйлийн шалтгаанаас амиа орлох чим сонголтод хүрэх эрсдэлтэй байдаг. Насанд хүрчтэй удаа тэр нь бол нэг тийм арайч ийм зүйлийг сонгоод энэс бол ингээд тахтай явах үгүй гэжсэн хандлагыг гаргаад байдаг. Гэхдээ тэр бол хүүхдийн хувьд бол маш хүнд асуудал байдаг. Тухайлх юм бол одоо үерхэл нөхөрлөл нь бүтлгүүдэг, хайр дурлал нь бүтлгүүдхэн хүртэл хүүхдийн хувьд бол маш их хэцүү хүнд тусдаг. Яг л тэр анхны мэдрэмж байсан. Анхны тэр мэдрэмжийн бүтлгүүдэн гэдэг бол тухайн хүүхдийн хувьд бол маш хүндээр тусчиж байгаа. Хоёрт гуравт хулаад тэгэхэд өөр болчихсон шүү дээ. Анхны тэр мэдрэмж гэдэг бол өөр байдаг. За дээрэс нь өрсөлдөөн байж байгаа. Хүүхдүүдийн дунд одоо өрсөлдөөн, ялц сурах, ялагдаж сурах гэдэг зүйл их байдаг. Өрсөлдөөн бид нар зөвхөн шударгаар өрсөлдөж одоо эцэг ихэнд сургаагүй, ялагдал гэдэг зүйлийг байдаг юм а энийг ингээд даван туулж болдгийг дахиад боломж байдгаа гэдгийг ойлгуулаагүйгээс болоод хүүхэд өчүүхэн ялагдлыг эсвэл одоо амьдрал тулж байгаа зүйл ялагдал болгонд нь сэтгэлээр унаа даван тулж чадахгүйгээс болоод бас нөгөө л арга барил эцсийн байдал сонгох гээд байдаг тал бас байгаад байна. За дээрэс нь нөгөө өсвөр насны хүүхдүүдэнд бай тохиолдог сэтгэл готрох эмгэг байна. Өсвөр насныханд. Тэгэхээр тэр сэтгэл готрох эмгэгийг нь онцлох, тухайн хүүхдэд сэтгэл готрох эмгэгтэй байж болзошгүй байх юм бол яралтай сэтгцэн эмчд хандах хэрэгтэй болно гэсэн үг байна. За мэдээж гэр бүлийн хэн нэг нь амиа орлого хийжсэн эсвэл амиа орлож нас барж исэн бол энэ бол өсвөр насны хүүхдүүдийн тунд нэг том сэтэл болчтой юм аа. Ерөөсөө том шалтгаан бас сэтэл болоод байдаг. Асуудал тулгарлал бол нэрээ тэгжсэн шүү дээ. Би бас тэгээ шийдчихье гэх хандлага гардаг. За тэгээ дээрэс нь бас нөгөө байнгын дарамтд байгаад байгаа өсвөр насны хүүхдүүдийн дунд бас нэг шалтгаан болно. За тэгээ нөгөө түрүүний хэлжсэн хагас болон бүтэн үнчин болж хоцорж байгаа хүүхдүүдийн хувьд бас энэ шалтгаан болно. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд бол шалтгаан арай өөр. Нас нүргэжтэй хувьд шалтгаан бас их өөр байгаад байдаг. Тэгэхээр би энэ хүүхдүүд бид нар яах вэ? Энэ шалтгаанууд байгаа юм чинь ийм шалтгаантай хүүхдүүд бид нар анхаарлаа хандуулах хэрэгтэй байна. За тэгээд анхаарлаа хандуулаад бид ямар тусламж үйлчилгээ үзүүлэх вэ гэдэг дээрээ бас илүү анхаарах хэрэгтэй болчдөг. Хүүхдүүдийн хувьд бол хамгийн их цагийг өнгөрөөдөг газар бол гэр бүлээс гадна сургуулийн орчин байгаа. Тийм учраас сургуулийн орчинд ангийн багш нь, сургуулийн нийгмийн ажилтан нь за ийм асуудал толцсон ийм гэр бүлийн ийм хүүхэд байгаа шүү. Ойр дотны хүнээ алдсан шүү. Ар гэрт нь ийм асуудал гарсан шүү. Ар гэрт нь одоо ажилгүйдэл ядуурлаа арай илүү их байгаа шүү гэдгийг тодорхойлчихсон бол нийгмийн ажилтан тэр дээр анхаарна, багш нь тэрийг нь мэдээлнэ, эдгээр багаараа ажиллаад тухайн хүст илүү их анхаарал хандуулж хүүхдийн стрессийг тайлах тал дээр илүү их анхаарах хэрэгтэй болчихно гэсэн үг. Дээрээс нь сургуульд одоо сэтгэл зүйч гэдэг юм байх юм бол энэ оронтой байх юм бол бас их төхөн болж байгаа.
Яг гэвэл нийгмийн ажилтан бол өөр зүйлд анхаарлаа хандуулж байгаа. Нийгмийн халамж үйлчлэгээ тал дээр анхаарч байгаа. Харин сэтгэл зүйч гэдэг бол тухайн хүүхдийн яг тухайн сэтгэл зүй асуудлыг ойлгоо, сонсоод шаардлагатай тусламж үйлчлэгээ үзүүлэх мэргэжлийн хүн юм аа. Тийм учраас одоо хүүхдийн 2 дахь гэр болсон сургуулийн орчинд сэтгэл зүйч шаардлагатай гэдэг дээр бас их анхаарах хэрэгтэй. Одоо бас сүүлийн үед харьцангуй зарим сургуулиуд бол энэ дээр анхаарад оронтойгоо батлаад сэтгэл зүйчээ ажилуулад явж байна. Зарим сургуулиуд нь харьцангуй ажилуулах боломжгүйгээсээ болоод нийгмийн ажилтан тухайн ажлын албыг давхар хашаад явж байгаа юм асуудал байна. Гэхдээ л бас тодорхой хэмжээгээр бид нар анхаарч байна гэдэг чинь бас цаашдаа илүү их энэ үйлчлэгээ маань өргөжөнд хилнээл гэсэн бас нэг тохиолж байгаа гэсэн. За тэгээд түрүүний хэлсэн ингээд амиа хорлох эрсдэлтэй юм хүчин зүйлд ингээд орцсон байгаа шалтгаантай байгаа өсвөр насны хүүхдүүд дээр анхаарлаа хандуулж байгаа. Дээрээс нь зөвхөн ийм шалтгаантай байгаа хүүхд болгон амиа хорлоно гэсэн үг бол биш ч гэсэн жирийн өөр хүүхдүүд дунд ч гэсэн амиа хорлох эрсдэл байж болцсошгүй тохиолдлууд бас байдаг. Химээ харагдаж байгаа ч гэсэн ягаад гэвэл хүүхдүүд их нууж чаддаг. Хүүхсчихгүй ер нь амиа орлох бодолтой хүмүүс тэрийг нууж яадаг. Ил хэлж чадахгүй нууж байна гэдэг чинь л оролдлогоо төлөвлөд явж гин илүү их нөгөө нэг үр дүнтэй аргыг сонгох магадлал өндөр байна гэдгээс харуулж идэг. Тэгэхээр энэ дээр бид нар бас анхаарах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр бид нар бас яг хүний дотор юу болж байгааг мэдэхгүй хэмжүүлэлтээ энэ ингээд амиа орлох юм болов гутраад байгаа юм болов эсвэл гутарж байгаа ч гэсэн амиа орлохгүй байж магадгүй дээ гэсэн найдлаар ингээд хөвдөг орхичж бас болтгоо. Ягаад гэх юм бол ингээд дотроо бодож явж байгаа л өдөр гүйцэлдэх магадaltaй байдаг учраас нөгөө багш нь нийгмийн ажилтны эцэг эхчүүд маань хүүхдүүд маань өмнөхөөсөө илүү их өөртөө анхаарал хандуулахаа болчихсон. Нэг хэл гутран олон нийтийн үйл ажиллагаанд оролцохгүй байгаа, сурлагын дүүн өмнөхөөсөө буурчихсан байгаад байгаа. За тэгээд гэр бүлийн том арга хэмжээнүүдэд оролцохгүйгээ зугтаад байгаа. Ийм хүүхдүүдтэй бид анхаарал хандуулах хэрэгтэй болж байгаа. Ягаад хүүхд маань өмнөхөөс өөр болчихвоо? Ягаад ингэж тэмүүлэхгүй болчихвоо? Ягаад цог золбоогүй болчихвоо? Ягаад хүүхд маань өөр өөртөө анхаарахгүй байна? Сурлагатаа хүртэл анхаарахгүй байна? Гэр бүл өөр адилхан ингэж оролцохгүй байна? Нийгмээс ингэж өөрийгөө тусгаарлаад ганцаардмал болчиход байна вэ? Гэдгийг бид нар бодсон, анхаарсан, үнэлсэн л бол тухайн хүүхдэд амиа орлох эрсдэл байх вэ гэдгийг заавал үнэлэх хэрэгтэй болж байгаа. Тэрийг шууд ингээ уулзангуудаа чи амиа орлох бодолтой нэ гэж асуух юм бол хизээч хүүхэд хэлэхгүй. Хин хүүхэд ч гэхгүй ер нь насанд хүрсэн ч хэлж хэлэхгүй юм. Харин тэрний оронд таатай орчныг бүртгүүлж байгаа хүүхдтэй сэмхэн өөр зүйлийг ярьж явж байгаа харин яах ёстой гэхээр чамд одоо хүүхэд амьдралыг яаж үнэлж байна уу гэдгийг бид нар дам асуултаар ингэж шалгах боломжтой гэсэн. За тэгэхээр тухайлах юм бол чи ирээдүйдээ ямар хүн болохыг хүсэж байна вэ? Чи ирээдүйд хэм болох вэ? Чи амьдралыг ер нь юу гэж үнэлдэг вэ? Чиний амьдрал ямар байна вэ? Утга учир нь юу байна вэ? Чиний амьдралын утга учир юу вэ гэж асуухад амиа орлох бодолтой байгаа ч юм уу эсвэл сэтгэл готрох эмгэгтэй байгаа хөлтөл миний амьдралын утга учир одоогоор ямар нэг тодорхой юм алга байна. Утга учиргүй байна. Гэх мэт хариултыг өгч хэлдэг дандаа сөрөг хариулт хэлнэ шүү дээ. Идэхгүй хариулт өгнө гэсэн. Тэгэхээр үл энэ цаанаа энэ хүүхэд маань сэтгэл готролтой байх эрсдэлтэй юм байна. Дээрэс нь амиа орлох бодол байх тээж явах үү дээ. Яагаад энэ хүүхэд амьдралын талаар өөдөр гүйцэлгүй байна вэ гэдгийг бид нар бас бодож эхэлнэ гэсэн үг юм шүү дээ. За тэгээд ер нь чамд амьдрал утгагүй юм шиг санагдчихсан тохиолдол байдгүй. Байдгаа гэх юм бол ямар үед яагаад гэдгийг лавшруулж асууна хизээ гэдгийг тий. Дээрээс нь унтаад ингээд одоо ингээд унтаад босоход маргааш нь би ингээд босохгүй юмсан сэрхгүйгээр удаан хугацаар унтах юмсан гэж бодож байсан тохиолдол байдгүй гэдэг асуухад хүүхдүүд байдаг. Унтаад ингээд сэрмээргүй санагдчихсан тохиолдол байдаг. Энэ цаагаар сэтгэл готрлыг илэрхийлж чинь бас өгөх юмсан гэсэн бодол байдаг юм байна гэдгийг илэрхийлж байгаа тохиолдол байдаг. Тэгэхээр хинч өөрийгөө би өгмээр ингэж зарладаг. Тийм. Тэгэхээр ийм бас тохиолдол байгаад байна. За ойрын хугацаанд өгөх юмсан, өөрийгөө гэмтэх юмсан гэсэн бодол төрж байсан уу гэдгийг бас лавшаад асуух хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ тийм гэх юм бол бид лавшруулна, асууна. За тэгээд тийм гэж хариулж исэн бол тухайн хүүхдийн эцэг их хасран хамгаалагчтай холбоо тогтоож өгөх юм байна. Тухайн хүүхдийг хизээж битгий ганцаараа ингэ нөрөх. Заавал хэний хинтээ ингэ гараас гар дамжуулж өг. Эцэг ихтэй холбоо тогтоо мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгцийн эмчид хандахыг зөвл. Энэ л бид нар бол тухайн амиа орлох эрсдлээс сэргийлж байгаа бидний хийж чадах зүйлс юм аа. Тэгээс зөвхөн мэргэжлийн эмч ч юм уу сэтгэл зүйчлийн энийг хийх бах, эсвэл цаг дамнал хийх бах гэх орхиод болох зүйл биш юм. Яг бол бидний дунд л нөгөө тийм бодлого хийсэн хүмүүс явж байгаа учраас бид нар хэрэг сэрэмж ямар нэгэнтэй тохиогийн олж харж үнэлж чадсан л бол дараагийн шатанд нь мэдлэх хэрэгтэй юм аа. Дээрээс нь насанд хүрсэн хүмүүсийн хувьд бол
амиа орлох эрсдлийн одоо тээж бодол ингэ тээж явж идэг бол бас яадаг вэ гэхэлэр уулзалт цуглаа энэ тэр зүйлд очлоо гэх юм бол нэг тийм гэрээсэл маягийн зүйлийг хэлээд идэг. За ингээд би ингээд өгчих юм бол намайг байхгүй үед миний хүүхдийг ингэж байгаарайч гэдэг юм уу. Эсвэл намайг өгөх юм бол одоо миний үсийг ингээрэ чандарлаарайч гэх мэт ингээд тийм зүйлсийг яриад эхэлдэг. Тэрийг нэг удаа яриад за зүгээр ингээд найзан дунд ингээд яриад явж байгаа зүйл биш ингээд байн давтаж хэлээд одоо хүн болгонд хэлээд явах юм бол энэ бас нэг тохио байдаг. За тэгээд миний эд зүйлсийг ингээд тэр тэрэнд өөрөө гээ тий. Одоо дунд иргэн насны хүн ингээл өөрийнхөө эд зүйлсийг гэрээслээд үлдээгээд байх юм бол энэ бас нэг санаа тохио байж эхэлдэг. Өөрийнхөө эд зүйлсийг бас хүмүүст их бэлэглээд эсвэл зараад борлуулад ах юм бол бас нэг тохио болж эхэлдэг. Эсвэл ажилласаа гараа явчихдаг. Ямар ч ажлыг сонирхолгүй бол ажилласаа гарлаа өөрийнхөө зүйлсийг зарж борлууллаа. Эсвэл буйны байгууллага таньдууллаа. Энд чинь бас нэг тохио болоод яваад байдаг юм аа. Өө ямар сайн мундаг хүн бэ гэж бид нэг бодож идэг. Гэтэл тухайн өмнө инээж явж байсан хүн маргааш амин орлохыг үүсэх аргагүй байдаг. Тэгэхээр бид нар тэр тохио үйлдэлүүдийг нь бид нар бас анхаарах хэрэгтэй юм байна. Тэгэхдээ мэдээж бид нар хинч хаанч юу ч бодож явах юм мэдэхгүй учраас одоо хамгийн хайртай хүмүүсээ л энэ үйлдэлээс сэргийлэх хэрэгтэй. Яг ойроор хажуудах байгаа хүнийг л сайн анхаар, хажуудах байгаа хүнийхээ үгийг сайн сонс, стрессийг нь тайлахад нь дэмжлэг үзвэл бид нар стрессийг тайлж өгч ингээд хамгийн хийж чадах зүйл бол үгийн сайн дуустал сонсоол гэдэг зүйл байна. Тэгэхээр юм бол тухайн стрессийг бид тайлж өгч чадчихээн. Бид нар заавал мундар зөвлөгч байх албагүй. Заавал гарц гаргалагын гаргаад өгөөд эдийн засгийн асуудлыг шийдэх чад албагүй. Зүгээр л тухайн сэтгэлийн тэр сөрөг мэдрэмжийг нь хэцүү байгааг аргаа барцсан байгаа тэр хэцүү байгаа мэдрэмжийг нь тайлж өгөөд л сэтгэлийг онгойлгоод өгчих юм бол тэр түгжээтэй сэтгэлийг онгойлгоод өгчих юм бол бид нар амиа ортоо сэргийлж чадж байгаа юм шүү гэж хийж чадж байгаа хамгийн зөв зүйл гэсэн үг. Энэ дээр л бид анхаарчих юм бол сэргийлж чаднаа л гэсэн үг. Ер нь яг ингээд эрүүл сэтгхүйтэй, эрүүл сэтгэл зүйтэй хүний хувьд бол одоо өвчгэмсэн, амиа хорлчгэмсэн гэдэг бодол бол төрөхгүй бах тий. Мөр яг хаяа нэг бодол төрж болно. Гэхдээ тэрийг төлөвлөхгүй, гүйцэлдүүлэхгүй байх боломжтой байгаа гэдэг. Одоо эрүүл сэтгцтэй ч юм уу, эрүүл сэтгхүйтэй, дээр нь амьдралын зөв хөвшилтэй хүн бол стрессээ зөв талаас сурцсан хүмүүс байдаг учраас аргаа барсан бод тэр нэг хамгийн эцсийн мухарталд орсон аргыг сонгохгүй л гэдэг. Харин нөгөө л стрессээ тайлж сураагүй байгаа, сэтгцийн хувьд тулгамдсан асуудал нь гүнзгийрээд лавширсан, удаашаар учирчсан байгаа хүмүүсийн хувьд бол энэ эрсдэл бол их ойрхон байдаг юм аа л гэж ойлгох хэрэгтэй байгаа. За өсвөр насныхны хувьд бол сүүлд хийгдсэн судалгаа бас байдаг. Тэгэхээр бид нар өсвөр насны дээр илүү фокус бас хандах хэрэгтэй. Түрүүний хэлсэн 15-34 насныханд илүү өндөр байгаа тийм. 15 нас гэдэг чинь бол өсвөр насныханд гэдэг тийм. За тэгвэл өсвөр насны хүүхдүүд сургуулийн сурагч хүүхдүүдийн үед 2013 онд хийсэн судалгаа байдаг л та. Энд юу гэхээр 4 сурагч тутмын нэг нь амиа орлох жилд сүүлийн 1 жилд амиа орлох бодол төрсөн байдаг. 7 сурагчийн нэг нь амиа орлохын төлөвлөгөө гаргасан байдаг. Сүүлийн 1 жилд ч тийм. За 10 сурагч тутмын нэг нь нэг болон түүнээс дээш олон удаа амиа орлох хийсэн байдаг. Им уудаг, гараа зүүсдэг, эсвэл өндрөөс унах гэж овсрох гэж одоо байшингийн дэвтэр гарч үтсэн байдаг ч гэдэг юм уу. Ямар нэгэн бодисыг хэрэгэлсэн гэх мэтээр өөрийгөө боомлох гэж оролцсон гэх. Янз бүрийн олон аргуудыг сонгоод оролдож үтсэн байгаад байдаг юм аа. Тэгэхээр нөгөө өсвөр насны хүүхдүүд тавих хяналт гэдэг юм бидэнд бас хэрэгтэй байдаг. Ямар хяналт байдгүй гэхэлэр нөгөө насанд хүрэгчдийн маань хүүхдүүд ээлтэй орчноо бүртгүүлэх хэрэгтэй байгаа. Хамгийн энгийн арга нь гэхэд л нөгөө им хаанаас гараад хүүхдүүд гаанаас толоод уучваа гэдэг байна шүү дээ тийм. Хэрэв хүүхдийн бодол төрлөө нүдэнд им харагдаагүй бол имийг уухгүй л ахгүй юу. Гэтэл тэр им харагдаа сэтэл төрчдөг. Тэнгүүд яадаг вэ гэхэл нөгөө имийн өвгийнхаа ээж аваахаа уудаг нөгөө бөөнөр навцсан имийг нэг дор хуугаал хордлогод орчтой асуудал гарч байна. Тэгэхээр бид нар имийг хүүхдээс хол газар тавь гэж дандаа байдаг. Хол газар тавь гэдэг чинь хүүхдийн зүгээр л нүдэнд нь харагдахгүй газар тавиад ингээ орхичихоо гэсэн үг биш юм аа. Хүүхэд хүрхээргүй хүссэн үедээ очиад авах боломжгүй цоочтой газар имийг хадгалаа гэдгийг сануулж байгаа зүйл. За дээрэс нь одоо ахуйн зөвхөд хэрэгжилж байгаа одоо цууны хүчил байна, одоо хүчлэг бүтээгдэхүүнүүд байна тийм. Энэ зүйлсийг хүүхдээс хол газар байрлуулах хэрэгтэй юм аа. Хурц ирмэгтэй хутаг байдаг юм уу тийм. Эсвэл оолц зэрэг зүйлийг бол амиа орлох эрсдэлтэй байгаа тэр хүчин зүйлд автцсан байгаа хүүхдүүдээс бас хол байлгах хэрэгтэй юм аа. Тэр орчныг бүрдүүлнэ. За тэгээд дээрэс нь өндөр байшингуудын чартаг руу хүссэн болгон гараад байна. Энэ чинь бас л бид нар ээлтэй орчингоо бүрдүүлж чадаагүй юм штэ л гэдгийг харуулна. Тийм маш аюултай. Маш аюултай. Нэг ингээл хүүхэд ингээд сэтгэл санаа хямарчлаа. За хэвлэл мэдээлэл хэрэгслэр хүн ингээд өндрөөс үсрэг нас орчлаа гэдгийг сонслоо. Тэнгүүд нөгөө асуудлаа шийдэж чадахгүйсэн хүүхэд маань би ингэж болох юм байна штэ гэд хамгийн ойрын байрлал гарахад л нөгөө чартаа хүн гарах хаалга нээлттэй байх юм бол гүйцэлдүүлэх
боломжийг бид нар ингээд нэмээд өгч чамаа. Орчныг бүрдүүлээд өгч чинь гэсэн үг аахгүй. Тэгэхээр бид нар тэр орчнуудыг бүрдүүлэхгүй байх юм байна. Орц болгон жижүүртэй байх юм байна. Тэр хаалгууд нь дээвэр рүү гарах хаалгууд нь цоочтой байх хэрэгтэй юм байна. За тэгээд нөгөө өндөр барилгууд болгон цонхондоо хаалттай тортой байх хэрэгтэй юм байна гэд энэ бүх зүйл дээрээ бид нар энгийн юм шиг боловч л эрсдлээс хамгаалж байгаа, сэргийлж байгаа нэг зүйл юм а гэдэг дээр маш сайн анхаарах хэрэгтэй байна. Тэгэхээр ер нь ийм амиа хорлох оролдлого одоо тий хийж исэн хүүхдүүдийн хувьд дахин одоо ийм орлого бүр 7 удаа тий одоо ийм орлого хийхээр оролцсон гэж штэ. Тэгэхээр энийг нь одоо яаж тий эмчилж эргэн тойрны хүмүүсийн сэтгэл зүгээр нь яаж дэмжих хэрэгтэй вэ? Бас яаж харилцах хэрэгтэй вэ? Одоо жишээлбэл эргээд ингээд тий өөрөө тэр үйлдэлээсээ хүүхдүүд маш их хичээж эмзэгэлдэг шүү дээ. Гэтэл хүмүүс болохоор энийг ингээд бүр илүү дэврүүлээл тий яста хүмүүжүүлгүй инээтрээ гэл ингээд буруутгаад байдаг. Тэгэхээр энэ дээр та бас зөвлөгөө өгөх. За хүүхэд гэж чинь өөрөө яг эмзэг байгаа үе ялангуяа өсвөр насны үед эмзэг байж байдаг. За амиа орлох нэг удаага орлого хийсэн байна. За тэрэн дээр нь ядгүй гэхэлэр шүүмжилж болдоггүй. Шүүмжлэх юм бол тэр хүүхэд нөгөө сэтгэлийн хүнд хэцүү байгаа сөрөг мэдрэмж нь улам лавширдаг. За тэгээд дээрээс нь амиа орлох нэг л удаа орлох гэсэн бол дахиад хийх магадлал нь байдаг учраас хизээч ганцаараа ингэ орхиж болохгүй. Тухайн хүүхдийн сэтгэлийн тэр төгжээтэй байдал хэцүү байгаа асуудлыг шийдэхгүй бол дахиад хийх магадлал байж идэг. Асуудлыг бүрэн шийдээггүй бол дахиад л нөгөө асуудал аргаас сонгох магадлалтай байдаг учраас асуудлыг шийдэл тухайн хүүхдэд байнга хамтдаа байх хэрэгтэй. Хизээч ганцаараа гин бүх гэдэг зарчмыг заавал баримтлах хэрэгтэй. Гараас гарт гэдэг зарчмыг заавал баримтлах хэрэгтэй. Дээрээс нь амиа орлох нэг л удаа орлого хийсэн бол мэрэгжлийн сэтгэл зүйчд болон сэтгцийн эмч заавал хандах хэрэгтэй. Заавал хандах шаардлагатай тохиолдолд одоо хэрвээ мэрэгжлийн сэтгцийн эмчд хандлаа гэхэд тухайн хүүхд гүнзгий сэтгэл готролтой байх юм бол эмийн эмчилгээ авсрах хэрэгтэй байдаг. Тийм учраас тэр эмчилгээг нь бид нар хийх хэрэгтэй юм байна. Тэгэхээр мэрэгжлийн хүнд бити цаг алдалгүйгээр хандаач, битгий цалгардаач гэдгийг заавал мэддэг хэрэгтэй байх нэ. За тэгээд нөгөө хүүхдийн яндар шалтгаан нь юу ч байж болно. Бид нар түрүүний хэлжсэн те насанд хүрсэн хүний хувьд бол өчүүхэн мэд санагдах шалтгаан тухайн хүүхдийн хувьд маш хэцүү шалтгаан байж болно. Тийм учраас тэр шалтгааныг бид хүндэтгэн үзэх ёстой юм аа. Шүүмжилж болохгүй юм аа, буруу шааж болохгүй юм аа. Тухайн хүүхдийн сэтгэл зүйн асуудлыг шийдэтэл хүүхдтэй хамт байгаад л өгч тэгэл болоо. Тэгэхэл юм бол тухайн хүүхдэд бид нар хүгж байгаа маш том тусламж, дэмжлэг болж байдаг гэсэн үг. За тэгээд түрүүний бас хэлжсэн нөгөө хүүхдийн тэр асуудалтыг нь дэвэргэж болохгүй түрүүний хэлжсэн тийм чи ингээд нэг дэвэргээл өмнө ингэжсэн юм чи одоо энэ агвал тэгчэн штэ ийм асуудал гарахаар л энэ ингээд эдэн штэ гэл дандаа гэдэг хандлагаар хандаад тахлаар нөгөө хүүхэд яадаг гэхэлэр би ерөөсө болохгүй бүтггүй хүүхд юм байна надад энэ хүмүүс итгэхгүй байна ерөөсө итгэхгүй байгаа юм чинь би тэгвэл ярьж шиг нөгөөдгийг хийчих гүйцэлдүүлчих гэх байдлыг сонгодог. Сайнэр өөрчлөгдөхөө болж шүү дээ гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө бид нар тухайн хүүхдийг эерэг тал руу л хандуулах ёстой. Одоо тухайн хүүхдийн мэдрэмжийг, сэтгэгдлийг нь эерэг л болгох тал дээр л анхаарна өгөхөөс тэр сөрөг мэдрэмж, сөрөг үйлдэлийг нь дахин битгийс өгөөч, дахин битгий ил гаргаач. Түүнээс нь болж хүүхдийг бити буруутгаач гэдэг дээр л анхаарах ёстой байгаа. Тэгээ мэрэгжлийн хүнд хандах хэрэгтэй. Энэ л бол бидрээс сэргийлж чадах маш чухал арга. Яг нөгөө нэг одоо асран халамжлагч эцэгчүүдэд тийм айдас магадгүй ингээд цаанасаа бий болчихдог байх л та. Нэрийн орлого хийсэн чинь ингэчүүдээ гэдэг нөгөө айдас болгоомжлолоор хандаад байгаа нь бас буруу ах нь шүү дээ тий. Яг хөө мэдээж нэг санаа зов мэдээж нөгөө өөрийнх нь хайртай хүн бас ийм алхам хийсэн гэхлээр ямар ч хүн ямар ч эцэг их эсвэл хүн дээр тусгаж авдаг. Тийм учраас эцэг их ч гэсэн өөрийнхөө стрессийг зөв тайлж сурах хэрэгтэй байх нь. Өөрийнхөө стрессийг зөв тайлж сураагүй ч юм уу стресс тухайн мэдрэмжээ зөв тайлаагүй эцэг хүүхдтэйг зөв хандаж харьцаж чаддаггүй, өвхийн сонсож чаддаггүй, ууралсан, бухимдсан, айсан, сандарсан тэр зүрх мэдрэмжээрээ хүүхдтэйг харьцдаг. Тийм учраас хүүхдийнхээ нөө сэтгэл зүйн гэмтлийг нь улам лавшруулчих гэдэг учраас эхлээд бид өөрсдөө стресс тайлах хэрэгтэй байдаг. За мэдээж нөгөө тухайн гэр бүлд хэн нэгэн амиа хорлсон, оролдлого хийсэн юм уу, амиа хорлсон үйлдэл хийсэн байхад тухайн гэр бүл тэр чигээр сэтгэл зүйн хүчтэй гэмтэл цочролд ордог. Тэгэхээр нөгөө гэр бүлийн сэтгэл засал гэдгийг бид нар хийх ёстой болчихж байгаа маа. Ганцхан нөгөө хүүхдтэйгээ биш, аавтаа, нээжтэй, ахтай, нэгчтэй бүгднтэй нь харилцаж том группийн сэтгэл засал хийжээж энэ байдлаас бид нар дахин гарахгүйгээр усан сэргийлэх боломжтой байдаг.
Ганцхан нэг хүний асуудал биш, эргэн тойрны маш олон хүмүүст маш олон сөрөг нөлөө үзүүлж байдаг. Одоо жишээлх юм бол одоо сургуулийн орчинд, албан газрын орчинд хэн нэг амиа орлсон үйлдэл гаргахад тухайн албан газрын бүх хүмүүс, тухайн сургуулийн бүх сурагчид, багш нарт сэтгэл зүйн гэмтэл болж үлддэг. Багш нарын хүүхдүүд нь хэн нэгэн тийм болохыг гэсэн айдастай болдог. Хүүхдүүдийн хувьд найз нөхдөнд ихвийг гэсэн айдастай болдог. Эсвэл нөгөө асуудал тулгархад ийм сонголт байдаг штэ гэсэн тийм сэдэлтэй болчдаг. Тэгэхээр энэ бол маш том асуудал ингэж хараасаа дагуулж байдаг. Ийм учраас энэс бид нар урьдчилан сэргийлэх юм бол нэг биш, цаана байгаа хүрээлт байгаа бүх хүмүүст бас сэтгэл зүйн гэмтлээс урьдчилан сэргийлэх боломжтой юм байна. За, тав дээр ярилцах цаг нэлээд авсан байна. Тэгэхээр өнөөдрийн сэдв бол одоо өсвөр үеийнхний дундахын амиа оролтын асуудлаас хэрхэн яаж урьдчилан сэргийлэх үү, тий? Бас одоо зөв стрессээ тайлах аргуудын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж байгаа. За, нэвтрүүлгийн маань зочноор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Цэрэн Долгор оролцож байгаамаа. Тэгэхээр урьдчилан сэргийлэлт дээр одоо та тий эцэг эхчүүдэд маань за мөн одоо магадгүй өнөөдөр нэвтрүүлгийн маань яг сонсож байгаа хүмүүст яг энэ харилцааны асуудал тулгарч чаад байгаа тий яг учраа олохгүй байгаа тэр хүмүүст та бас зөвлөгөө өгөхгүй юу? За, урьдчилан сэргийлэх гэхлээр нөгөө стресс тайлах арга гэдэг зүйл гараад байгаа. Бид нар стрессийг яаж тайлах ёстой вэ гэхлээр хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол ерөөсөө л дотор байгаа тэр асуудлаа гадагш ярьж илэрхийлэх байдаг. За, олон туслах аргууд байна л да. Одоо хөгжим дуу сонсох, дасгал хөдөлгөөнөөрийг хичээлэгч гэдэг юм уу тий агаарт гарах, алхах, зугаалах гэх мэт олон одоо аргууд байдаг. Энэ бол одоо дэмжлэг үзүүлж байгаа аргууд байдаг. Хамгийн оновчтой арга бол стрессийг бүрэн уудлаж, гадагшилж гаргах байдаг. Энийг оновчтой зүйл сонголт нь бол ерөөсөө л ярилцах байгаад байгаа. Тэгэхээр хэн нэгэн асуудалтай байгаад идэг, яхаа мэдгүй байгаад байгаа бол чи надтай ярилц, найз нь зөвхөр сонсъё. Санаа зовлтгүй гэдэл ярилж хэрэгтэй байгаа. Багш нь гэхэд нөх хүүхдтэй хөндлөнгөө саадгүй орчныг бүрдүүлж байгаа л нэг өрөөнд хичээлийн төгсгөлд хүүхд авч үлдчихэж хагаад хаалгаа дотоос нь төгсөж хагаад юу болсон яасан гэдгийг сайхан нээлттэй яриулж хэрэгтэй байгаа. Эхний удаад хүүхд маань нээлттэй ярьж чадахгүй байлаа ч гэсэн дараагийн удаа манай багш намайг сонсно гэсэн штеп. Би юусоо яри эсвэл маа найз намайг сонсно гэсэн штеп. Би юусоо ярьчигээ дараагийн удаа нөгөө нэг амиа орлох гэдэг сонголтыг биш намайг сонсно гэсэн хүн байгаа штеп. Би тэнд яриад стрессээ тайлчдаг гэсэн сонголтыг өгч ийна гэсэн үг байна. Тэгэхээр нөгөө хүүхд маань очиод ярина нөгөө доторх бүх сөрөг мэдрэмжээ гаргаад ярьчлаа. Тэгээд ярьсны дараа юм амиа орлож өөхөх, юм дээр муухай сөрөг бодол бүгд байхгүй болоод сэтгэл нь ингээд чөлөөлөгдчихсэн байдаг. Стресс сөрөг мэдрэмжээ гаргачихсан хүн асуудлыг эерэг аргах шийдэх тэр чадвар нь сэргэж эхэлдэг. Сөрөг мэдрэмжэндээ дарангуулагдал яваад ах юм бол асуудлыг шийдэх, авахаастай самбааттай хандах тэр чадвар гэдэг юм а дарангуулагдчихдаг юм а. Тийм учраас мэдрэмжийг нэгээдэг, сайхан яриулаадаг, ярилцаадаг, стрессээ зөв аргаар тайлаадаг, хангалттай сайн унд, хангалттай шимтгийлэлтэй хоол ид, амралт чөлөө цагаа зөв цогцуул, ажиллах цагаа ч гэсэн ажлын цагаараа л хийж сурах хэрэгтэй. Энэ л нүүн амьдралын энгийн хөвшмөл зөв дадал гэдэг юмээс суулгачих юм бол бид нар энэ одоо зүйлсээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм шүү л гэдгийг сайн санах хэрэгтэй байгаа. Түрүүн та салт урьдсан сайн нөгөө хамгийн одоо тий чухал арга болвол ярилцах сонсох гэлээ шүү дээ. Тэгээд бас амиа орлтын тоо судалгаан дээр ч гэсэн ирчүүд илүү ихтэй амиа орлож байгаа тоо байна гэхээр ирчүүдийн маань хувьд дотроо бас айгүй их зүйлийг хадгалж ийн гэж яг үнэ. Ирчүүд маань яагаад илүү байгаад байна гэхээр эрэгтэй хүмүүс нь өөрийнх нь онцлог байдаг. Өөр одоо хүснэ сэтгэл зүйн хэцүү байгаа асуудлаа тэр болгоо эмэгтэй хүмүүс чинь ингээд илэн далангуу яриад чаддаггүй. Тэгээд одоо асуудлаа эсвэл мэдээ зөв аргаар тайлж байгаа зөндөө хүмүүс спортоор хичээлждэг, хангалттай сайхан унтаад, усаа уугаад ч гэдэг юм уу те. Бусдаа бас ингээд ярилцах гэж оролдоод ярилцах чадахгүй байлаа ч гэсэн эсвэл спортоор хичээл хөлсөө гадагшлуулаад ингээд стресс тайлчдаг хүмүүс байдаг бол тэгж тайлж чаддгүй, тэр арга барилыг эзэмшээгүй эсвэл тэрийн мэдлэг мэдээлэл ингээд хомс байгаагаасаа болоод эрчүүдийн дунд одоо ман сурвалах бодис эсвэл арх тамхи гэх мэт хорц зуршлаар стрессээ тайлаад байдаг байдал нь илүү байгаад байдаг. Хорц зуршлаар стрессээ тайлна гэдэг чинь би түрүү хэлжсэн ман сурвалах бодис хэрэгжилж байгаа, арх тамхи хэрэгжилж байгаа хүмүүсийн дунд амиа орлох байдал нь илүү өндөр байдаг гэдэг хэлжсэн. Дээрдүүлж байгаа шуулмж дордуулж яадаг, архийг хэрэгжилж байна, ман сурвалах бодисыг хэрэгжилж байна. Үүний дараа яадаг хүн сэтгэл готролд орох байдал нь улам гүнзгийрдэг байхгүй юу? Биологийнхоо урвалаараа л улам гүнзгий сэтгэл готролд оруулцдаг. Гүнзгий сэтгэл готролд орчихсон хүн чинь дахиад бүх юмыг хар бараанаар хараад эхэлнэ. Улам төгжээтэй болно. Тэгээд эцсийн байдалтай нөгөө аргыг сонгох гээд байдаг юм аа.
Тэгэхээр эрчүүдийн хувьд бол илүү түлхүү бас стресс тайлах арга барилд илүү сайн сурах хэрэгтэй байгаад байна. Гэхдээ эрэгтэйчүүд гэхгүй эмэгтэйчүүд гэхгүй бүх хүмүүсийн энэ анхаарал татах сэдв учраас бид нар энэс яаж үрсэн сэргийлэх вэ гэхээр одоо нөө боловсролынхаа системд сургуулийн өмнөх боловсролдоо, сургуулийн боловсролдоо эрүүл мэндийн хичээлдээ илүү их нөгөө сэтгцийн эрүүл мэндийн талаар илүү сайн төлхөө оруулцуулж өгч байгаа. Тэгээд үүний үр дүн бас нэлээд олон жилийн дараа гараад ирэх байхаа гэж найдаж байна. Одоо бага насны хүүхдүүдтэй гэхэд л өөрхийн мэдрэмжийг зөв илэрхийлэх арга барил сургаад эхэлж байна. Би гомдож байна, би дургу байна, надад таалагдахгүй байна гэд мэдрэмжээ зөв илэрхийлж сурах юм бол хүүхэд стресст өртөхгүй, стресст өртсөн ч мэдрэмжээ зөв илэрхийлээд стрессээ тайлах сурч байгаа гэсэн үг. За тэгээд сургуулийн насанд ороод ирэхэд нөө мэдрэмжийг зөв тайлбарлаа, бусдыг бас ойлгох, сонсох гэдэг арга барил сурах юм байна. Өсвөр наснд нь ороод ирэхээр хорц зуршлаар биш зөв аргаар стресс тайлах аргууд гэж байдаг юм а гэдгийг тайлаад заагаад өгч нь хорц зуршлууд нь ямар сөрөг нөлөөтэй байдгийг илүү сайн ороод ингээд мэдлэг мэдээл боловсролыг маш сайн ингээд өгөөд өгчих юм бол шатараад өгчих юм бол ерөнхийдөө бол энэ байдалд яваа бол буурна гэдгийг бол ер нь бол хараад байгаа. Тийм учраас энэ боловсрол гэдэг дээр эрүүл мэндийн боловсрол дээр бид нэх анхаарах хэрэгтэй. Тийм шүү. Одоо түрүүн бас хэвлэл мэдээлэл орчинд тийм цахим орчинд гээд ярьжсэн. Тэгэхээр одоо нас биеинд хүрсэн хүмүүс маань тийм ер нь бол манай Монгол улсад бараг сая гаруй хүн Facebook ашигладаг гэж тоо судалгаа хийдэг шүү. Facebook хэрэглээгээр тэргүүлдэг гэж байгаа шүү. Тэгэхээр энэ бүх зүйл бас тодорхой хэмжээгээр сэтэл нөлөөлөл болоод байгаа учраас цахим орчинд одоо тий Facebook аккаунттэй хаягтай энэ хүмүүс амиа хорлолтын эсрэг тий үзэл бодлоо яаж илэрхийлбэл зүгээр энэ дээр бас та зөвлөгөө өгөхгүй. Одоо ингээд амиа хорлолтын эсрэг үзэл бодлоо илэрхийлж гиснээр дандаа амиа хорлолтын талаар мэдээлэл гаргаад байна гэх юм бол энэ бол нөгөө сэтэл болчдөг юм аа. Нөгөө яхаа мэдгүй одоогоо хүн сэтэл болчдөг учраас амьдралд эерэг зүйл зөндөө байгаа шүү. Асуудлыг шийдэх эерэг арга зөндөө байдгийг шүү гэдэг тал дээр л илүү мэдээлэлж, илүү нөгөө бодол саналаа хуваалцаж ширэлж явах юм бол энэ бол таны хийж байгаа маш том одоо хөрөнгө оруулалт шүү. Бусдад өгч байгаа тус тийм юм шүү гэдгийг сайн ойлгох хэрэгтэй байгаа. За тэгээд Facebook, интернетээр ч юм уу аливаа одоо энэ интернетийн хэрэглэгдэхүүн дээр хүмүүс яадаг вэ гэхэлэр миний үзэл бодол юм чи миний орон зай юм чи би юугаач чөлөөтэй илэрхийлж болно гэж боддгоо үгүй юм аа. Таны үзэл бодол таны орон зай гэж байгаа бол тэрий чинь маш олон хүмүүс хараад явж байдаг учраас бидний шалтгаалж олон хүмүүс хараад үзэж явж байгаа. Тэгээд хараад хяналтгүйгээр үзэж явж байтал тэнд дунд яхаа мэдгүй явж исэн өсвөр насны хүүхэд таны нөгөө санамсаргүй үзэл бодлоо илэрхийлсэн зүйлийг чинь хараад даган дөрөөл яах вэ? Нөгөө л бид нар хүүхэд чинь дуурайд шүү, харддаг шүү, өлгөө дуурайд авч идэг шүү гэдгийг байнга санах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр бид нар үгээ, үйлдэлээ байнга зөв илэрхийлдэг байх хэрэгтэй юм байна. Үгийн сонголтоо зөв илэрхийлдэг байх хэрэгтэй юм байна. Энэ олон нийтийн мэдээлэл хэрэгсэл юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ таны орон зай биш, олон нийтийн мэдээлэл хэрэгсэл юм шүү. Гэдгээс ойлгож юм бол бид нар зөв аргаар одоо өөрсдөө илэрхийлж сурах хэрэгтэй байгаа. Миний орон зай юм чи ингээ хараал үглээд байж болохгүй. Миний орон зай юм чи ингээ стрессээ буруу аргаа тайлсан тэр зүйлсээ бусдад сурталчилаад байж болохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоо буруу зүйлийг үлгэрлэж байгаа хүмүүсийн доотлолт тэрнээс илүү аимшигтай үг хэллэг хараачихсан хүмүүс байж идэг шүү дээ тий. Тэгэхээр нэг хүүхдтэйгээ зураг тавьчихсан. Хүүхдтэйгээ фейс дээр найзууд байж идэг тий. Шууд харагддаг тэр нь. Тэр нь юг харуулад байна вэ гэхэлэр одоо сөрөг мэдээллийг 50 гут доор нь бүр их хүчтэй сөрөг мэдээллийг ингэж гаргасан сөрөг сэтгэгдэл тавьсан комментод орж ирээд байна гэж юу харуулдаг гэхээр сөрөг зүйл бол сөрөг сэтгэлдлийг л төрүүлдэг юм аа. Сөрөг мэдээлэл бол сөрөг сэтгэл хөдлөлийг л үүсгдэг юм а гэдгийг л харуулдаг байгаа байхгүй. Тийм учраас бид нар амиа хорлолт ийм байдгийн амиа хорлолтын талаар энэ хүн тэгэж өгсөн байна гэж гаргаалах юм бол тэрийг үдсэн харсан хүн сэтгэл нь тавгүй болно. Тэгээс нь сөрөг мэдрэмж төрнө. Тийм учраас бид нар энэ тал дээр мэдээллээр ингэж гаргаад байж болохгүй маа. Харин амьдралд эерэг зүйл зөндөө байдаг гэдэг дээр л илүү анхаарад өгөх юм бол сэтгэлийн тархлаа гэдэг зүйл илүү сайн тогтоож явчихна. Ямар амар яг үнэ. Ямар амар юм бэ гэж бодсон хэрнээ тэрийг өөр хүмүүст бас харуулад тийм. Тэрний оронд арай илүү гоё эрэг зүйлийг одоо ширэлж түгээх хэрэгтэй байх юм шүү дээ. Дандаа гаргалгаа нь эрэг аргыг зөвлөсөн байх юм бол хүмүүс одоо сөрөг мэдээллийг уншлаач гэсэн доор нь хамгийн төгсгөлт нь те энэс битээ сэргийлэх юм арга байдгийн шүү гэдгийг мэдээллийг өгчгөл юм бол тайвширна. Нэрээ тийштэй гэж бодож эхэлнэ. Эрэг сөрөг мэдээлэл өглөө эрэг мэдээлэлээр дандаа төгсгөж байгаа ч бас анхаарах хэрэгтэй байна. Дандаа ингээд сөрөг гимиг кюб гэж тавиал аймаг хүмүүс ингээд анхаарлыг татах гай сенсацлах гад ингээд хүчтэй ингээд сөрөг юм тийм гарчиг өгсөн мэдээллүүд хүртэл тодорхой уншаагүй мөртлөө гарчгийн уншаад л хүний сэтгэл тавгүй гэдгийг бас анхаарах хэрэгтэй байна.
Тийм байна. За сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хувьд одоо сая хавраас хэлсэн баха тий 1800 2000 гээд 24 цагийн бас үнэлбэргүй ийм зөвлөгөө мэдээлэл хүргэдэг лавлах утастай болсон байгаа. Тэгэхээр энэ утас маань ч гэсэн бас одоо тий амиа хорилтоос урьдчилан сэргийлэх тал дээр одоо тий анхаарч зөвлөгөө мэдээлэл хүргэж байгаа. Бас утасны тал дээр ер нь үйл ажиллагаа эхэлснээс хойш ямар байна? Хүмүүсийн хандлага ямар байна тий? Энд дээр та бас за манай сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв маань одоо энэ 1800 2000 гэдэг утсаа одоо ажилуулад одоо бараг хагас жил гарсан болчлоо. Энэ хугацаанд бол хандлт маш их байсан. Одоо ч гэсэн үргэлжилсээр байгаа. За дийлэн хандлтууд сэтгэл зүйн сэтгцийн тулгымцсан асуудалтай байгаад яхаа мэдгүй байгаа хүмүүс маань зөвлөгөө авах гэж ярьж байна. Бас ерөн тусламж үйлчлэгээ хаанаас авч болох юм бэ гэдэг талаас мэдээлэл авах гэж ярьж байна. За өмнө дотор бас амиа орлох бодол тэгээ явж исэн хүмүүс маань яхаа мэдгүй болоод энэ уцад хандаад одоо би хинт хандах ёстой юм бэ? Энэ бодлоо яаж одоо арилгах ёстой юм бэ? Би юу яах ёстой юм бэ гэд асуугаад хандаад ороод ирэх тохиолдол бас нэлээд их байгаад байна. Тэгэхээр ер нь хүмүүс маань ард иргэдтэй гэж хэлэхэд та хэрвээ сэтгцийн тулгымцсан асуудалтай болоод байвал стрессээ тайлж чадахгүй байгаад байвал эсвэл нойргуутайд байвал сэтгцэн хувьд бол одоо түгшээд байвал гутраад гунаад байвал сөрөг мэдрэмж танд давмгаа илрээд мэдрэгдээд байх юм бол та 1802 гэсэн дугаарт холбогдоорой. Танд мэрэгжлийн сэтгцэн хэмж тусламж үйлчлэг үзүүлэх юм аа. Энэ бол энгийн утасны тарифтаараа яригдчихэж байгаа учраас бол ер нь асуудал үүсэхгүй. Тэгээд бүр болохгүй бол манайхан бүр буцаад заалгаа бүргээд таяасан бэсмэгээ бүргээд тусламж үйлчлэгээ бүргээд сэтгэл гаргаж ингэж үйлчлэгээ үзүүлдэг юм шүү. Тийм болохоор та бүх юм энэ утсанд хандаж өөрсдөө тулгараад байгаа асуудлаа шийдэх мэдээлэл зөвлөгөөг аваарай гэдгийг бас уриалмаар байна. Туслах газар бол надад хинч байхгүй мэн гэж бодож болохгүй тийм. Та ингээд таныг одоо яг хажууцсан сонсоод их хүн байхгүй байлаа ч гэсэн таныг сонсох хүн утасны цаанд байгаа шүү гэдгийг бас санах юм бол танд бас гас гаргалгаа бас байна гэдгийг ойлгоорой. За тэгэхээр сонсогч та бүхэндээ өнөөдөр одоо өсвөр үеийнхний амиа оролтын асуудал за үүнээс бас яаж урьдчилан сэргийлэх вэ? Эцэг бид нар бас үр хүүхдийнхээ төлөө одоо тийм ямар үлгэр дуурайл үзүүлж байна вэ гэдгийг дээрээ өөрсөддөө бас нэг одоо сигнал өгөөд анхаарад өөрийгөө бас нэг шинжээд тодорхойлоод буруу одоо алхам буруу үйлдэл үгээ бас одоо хэлхээ зогсоогоод үр хүүхдүүдийнхээ төлөө бас сэтгцэн эрүүл мэндийн боловсрал мэдээллээр өөрсдийгөө цэнэглээрэй гэж уриалмаар байна. Нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн манай радиогийн Facebook хуудаснаас нэвтрүүлгийн бичлэгийг бас бүрийнхээр нь үзэх боломжтой. Мөн манай радиогоор давталтын дугаарыг ч гэсэн сонсох боломжтой байгаа. За өнөөдрийн нэвтрүүлгийн маань зочноор сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд өсвөр үеийн клиникийн эрхлэгч Цэрэн Долгор оролцлоо. Анхаарал хандуулан сонссон та бүгдтэй баярлалаа. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг. Сэтгэлийн дархлаа нэвтрүүлгийг таны сэтгцэн эрүүл мэндийн боловсролд зориуллаа. Хөгшин залуу, хүүхэд томчууд, эрэгтэй, эмэгтэй ялгаагүй өдөр бүр цаг минут тутамд сэтгэл зүйн мэдрэмж асуудлуудтай тулгарч байдаг. Гагцхүү түүнийг мэдрэх, илэрхийлэх, цэгцлэх арга ухаан чадвар чухал юм. Сэтгэлийн удирдах дадал чадвартай болоход сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг танд туслана. Сэтгэл өвдвөл бие өвддөг. Сэтгэлийн үргэлж хэм. Баяр хүнгийг тэнцвэл. Сэтгэл нь огторгуу адил хэлбэр дүрсгүй, баригдах барьцгүй, харагдах бараагүйч таны цаг мөч бүрийн үнцэн аз жаргалын эзэн мэд оршдог. FM 104 эрүүл амьдралын радио сэтгэлийн дархлаа нэвтрүүлэг.